Их хотын амьдрал, зүрж өнгөрөх хүмүүр амьдралын гол дүр. Алдаа оноо, жаргал зовлон, баяр гуниг ээдрээ. Бидний мэдээллийн баатар амьдралын эгэл нэгэн гол дүр байх болно. Түүний тухай бид товчхон онцолж байна. Би телевизтэй хамтаага үзэгчтэй баярлалаа. Бодит амьдрал нэвтрүүлгийн ээлжид дугаар үзэгч та бүхэнд хүрч байна. Бидний удаад доктор Чингүс эстетик клиник буюу арьс гоо заслын эмнэлгийн ерөнхий эмч Чингүнийг онцлон бас та бүхэндээ танилцуулж байгаа. Өнөөдөр таны өдрийг хүргэе. Баярлалаа та бүхнээс өдөр минь. За тэгэхээр нэвтрүүлгийн маныг онцлог ерөнхийдөө хөрөг хэлбэрээр явагддаг. Тухайн оролцогчийн маань онцлог ажил мэргэжлийн тухай ярина, тухайн ажлаар дамжуулан тухайн салбарын нь бас чиг хандлага юу ямар байна вэ гэдгийг үзэгчтэй мэдээлэл болон хүргэдэг байгаа. Тэгэхээр зочин маань эхлээд өөрийгөө танилцуулдаг боломжтой. Ингээ өөрийгөө үзэгчтэй танилцуулахгүй юу? Бямдоржин Чингүн. Одоо арьс гоо заслын эмч болоод Монголд ажиллаад 4 жил гарсан болж байна. Ангаахын дээд сургуулаа болохоор Польш улсын Вроцлав хотод төгссөн. Тэгээд тэнцэн 1 жил гарan ажиллаж хагаад Монгол ирээд гэмт сог үндэсний төвд 2 жил ажилласан. Тэрнээс хойш ингээд одоо хувьтай гараад гэх юм уу те. Манайх 2 эмнэлэг байдаг. Нэг нь Элизабет хотод байгаа. Нэг нь энд байгаа. Тэгээд 2 эмнэлэгт ажиллаж байгаа. Польш улсад ер нь хичнээн жил яг суралцсан би. Яагаад бас яг энэ чиглэлээр ингээд суралцгаа болов? Ерөнхийдөө бол одоо 90-ад он манай Монголын зөндөө эмчнэр пост ажилласан шүү дээ. Уламжлалтаар ажиллаж байгаа тийм уламжлалт эмчнэр гэж. Манай ээж бас тийм тэр хүмүүсийн нэг нь 90-ад онд постчод одоо тэнтэй уламжлалт эмчээр ажилладаг. Тэгэл тэнцээ сургууль төгсөөл дунд сургуулиас хойш хийж чадаж байна тийм. Тэгэхээр дунд сургуулаа төгссөн, ангаах төгссөн ажилласан гэсэн үг. 10 гаруй жил. Тэгэхээр гадны улс оронд бас суралцахын ялгаа нь юу нэ гэдэг нь танд юу нөгөөрт ажиллагдсан зүйл байдаг бол өөрийн улс орны одоо сургуулийн орчинтай харьцуулахад сургалтын хөтөлбөрч гэдэг юм уу тий. Тэгээ Польш улс ер нь бол сургалтаараа маш сайн. Одоо юу гэж хэлнэ шахуу тий шахтаг теори практик хоёрын ерөнхийдөө зэрэг явж байгаа онцлог байх тий. Одоо ингээд би ингээд харж хат манай Монголд ангаах төгссөн хүүхдүүд төгсөөл эренгүүд ерөөс практик байхгүй. Хэцүү солиучнор хүртэл адилхан. Тэгэхэд бол чинь Польшд бол сургууль төгссөн дараа бүхэн ер нь бол практик сайтай төгссөн те 3 дахь курсаас авахгүйдаад ер нь тэгэл эмч дагаал бүр өөрөө сонирхолтой бүр ингээд тууштай тийм хөгдөх юм бол бүр гүнзгий дуулангууд байгаа мэс заслын дуулан зүрхний мэс заслын дуулан юу гэдэг те тэгэл тэр юмуд таагалгаанд оролцоод ассистент хийгээ юм те тийм боломжууд ер нь байдаг. Манай сургуулийн төгссөн сургуулийн онцлог юу гэх бол зөвхөн энгийн дипломоос гадна одоо дүнтэй диплом биш тэрний гадна бас практикийн диплом гэж авдаг ус те оноо аавн тэгээд бас практикаар шалгалт өгч оноо авч тэнцдэг те тийм бас давуу талууд нь тэр бах та. Арьс гоо заслын эмч гэхээр ерөнхийдөө олон нийтийн хандлага бол эмэгтэй эмчнэр маань илүү байдаг гэж ойлгодог шүү дээ. Тэгэхээр бас ингээ эрэгтэй хүн яг энэ чиглэлээр дагнаад ажиллаж байгаа гэхээр бас их содон онцлогтой санагдаад байна л да. Таны хувьд энэ мэргэжилтээр ер нь яагаад ингэ орлоо? За ер нь бол ингэ манай Монголд бас жоохон буруу ойлголт байгаад байна. Арьс гоо заслын эмч ерөнхийдөө бол би бол арьсны эмчуд биш. Тэгэхээр одоо чи надад ч одоо арьсны эмгэгтэй одоо юу гэдэг те тийм хүмүүс ирэх юм бол би арьсны эмчилүүн ер нь хандуулдаг те яг бол би тэр сайн мэдэхгүй те яг өдөр тутмын одоо яаж батгах ч юм уу тиймэрхүү юмыг бол ярихтаа ингээд зөвлөгөөгөөд явуулах боловч нэг би бол эмчилтгүүд хүмүүс яа бол миний эмч одоо миний нарийн мэргэжил биш байхгүй би бол минь заслын эмч ерөөхдөө те тэгэхээр тэр тал руу явна арьс гоо засал буюу яг тэр өмнөд нь арьс гэдэг үг ороод ирсэн болохоор тэгээд байх те гоо заслын эмч байхгүй тэр эстетик гэсэн үг те эстетик доктор гэх юм ааш тэгэхээр одоо нэгсэндээ эрүүл арьсан дээр их юм да арьсыг айлуулах залуу хаалдуулах гоё байлгах эсвэл хэлбэр засах ч юм уу тийм дээр ерөөдөө би төхөө ажилдаг тэргүй яалаа. Тэгэхээр манай Монголд ер нь дэлхийд даяар арьсны эмчнэр хоцсон эмэгтэй хүмүүс байдаг. Арьсны эмчтэй тэгээд гоо заслахаар холимог
бүх төрлийн ямар ч мэрэгч эмч байх хэрэгтэй амиг болно. Бүх эмчнэр гоо заслын эмч байж болно гэсэн үг байхгүй юу ер нь бол тий. За бас үзэгчд манаас ерхэд нэг ойлголтыг бол авсан байх те. Тэгэхээр яг энэ мэрэгчлэрээр нь ажиллахын гой сайхан юунтай гэдэг юм бол мэдээж олон хүнийг одоо бас те илүү гоо сайхан болгохдоо бас энэ мэрэгжлийн онцлог гой сайхан байх. Дурлаж ажилтгийг те бас мэдээж ер нь бол их гоё мэрэгжил те. Би бол эмч хар багасаа 5 настайхаас л эмч болно гэж боддог байсан. Тэгээ ээж минь эмчсэн болохоор эмч болохоор тийм үү те. Тэрийг хараад цагаан халаад өдөр болгон хараад тэгээд тэгж боддог болсон байх гэж боддтой. Тэгэл уул нь бол би зүрхний нас эмч болно гэж багада тоглож бодож сургууль төрөл ангаахт орж ирсэн. Тэгээд яах амьдрал болохоор явцдаа солигдоод гимтлийн эмч болол бяцлал эмч болол тэгээд сүүлдээ тэр нь дахиад манай зөндөө найз нар юм гоо заслын эмчнэр байдаг байхгүй одоо чинь Польшд байна, Германд байна, Францд те. Тэгээд тэд нэр бас ингээл наав нэгсэн чинь уруу татаад гэх юм уу те. Ер нь имхөө бас сонирхоод үзээ гэл те. Тэгэл ер нь энэ чиглэл орсон доо. Яг Монголд ирээд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахад хэр хүндрэл бэрхшээл талгардаг вэ? Шинээр мэдээж бас ингээд үнэлгээний нэмжлэгээ явуулна гэдэг чинь бас тань маш олон асуудал байдаг шүү дээ. Тийм тэгэл юмыг багаас эхлэх хэрэгтэй. Би бол бүх юмыг багаас нь л гэсэн те. Эхлээл жижигээр эхлээл ахаал ингээд явж ийн ерөөхдөө те. Яг хоо гадаад төгссөн хүмүүс одоо чи Монгол төгссөн хүмүүсийн ялгаа бас одоо сул тал нь гэж бас байна те. Тэр нь юу эрэнгүүд найз нөхөд мэрэгжлийн найз нөхөд баг те. Одоо энэ ч төгссөн эмчнэр бол ер нь тэгэл нэгнийгээ бүгд л тань ш тоон ороод хэдэн он төгсөн тэрний тэр гээл те. Багш нараа хүртэл таньдаа тэр багш. Надад бол нэг тийм юм байхгүй болохоор тэр нь жоохон хүндрэлтэй. Тэгэхээр жоохон ганцаардмал гэх юм уу те. Тэгэл тийм болохоор тэгэл бүх юмыг өөр дээрээ өөрөөл за би өөрөө л энийг хийхгүй бол одоо миний хүмүүс хийд хуугаас л байхгүй ч тэгэл жинхэнэ бор зүхээр урагшаа зүтгэл явж байна. Ингээ та яг суралцахад ер нь хичнээн жилээ зарцуулж байг одоо. Байнга суралцж байгаа шүү те. Байнга суралцж байгаа. Би жилд нэг дунджаа нэг 3-4 удаа заавал гадагшаа явж суралцдаг те. Техник жилийн өмнөөс төлөвлөлт юунд явах вэ? Ямар суултанд явах вэ гэл тэгэл яваа суралцсан та. Сая 4 сард би баг бүтэн гадуур суралцчаад Монголд нэг 4 л онсон баг та. Тэгээ бос дандаа сургалтаар гадуур байж байгаа л одоо энэ оны 9-10 сараас нэг шинэ нэмжлэгээнүүд оруулах гал нэвтрүүлэх гээл тэгэл тэрэндээ ингээл бэлдээл явал. Уул нь бол би зүрхний нас эмч болно гэж багада тоглож бодож сургууль төрөл ангаахт орж ирсэн. Тэгээд яах амьдрал болохоор явцдаа солигдоод гимтлийн эмч болол бяцлал эмч болол тэгээд сүүлдээ тэр нь дахиад манай зөндөө найз нар юм гоо заслын эмчнэр байдаг байхгүй одоо чинь Польшд байна, Германд байна, Францд те. Тэгээд тэд нэр бас ингээл наав нэгсэн чинь уруу татаад гэх юм уу те. Ер нь имхөө бас сонирхоод үзээ гэл те. Тэгэл ер нь энэ чиглэл орсон доо. За тэгэхээр эмнэлгийнхаа тухай бас та товчхон танилцуулахгүй юу? За манай энэ салбар болохоор одоо нэгдээд өнөөдөр яг 1 жил нь болж байгаа. Тэ? Тэ өнөөдөр яг 1 жил байгаа. Төв өдөр бас ирж ярилцлага авч байгаа юм шүү дээ. Тэгээд манайх яг жилийн өмнө энэ ингээд яг орж ирсэн засварын дуусаад яг орж ирсэн байхгүй. Энэний өмнөх салбар нь болохоор Элизабет хотгонд байгаа. Beauty Med Aesthetic доктор Чингүс Beauty Med клиник гэж байгаа. Тэ энэ нь болохоор доктор Чингүс Aesthetic клиник гэж явж байгаа. Тэгээ ийм хоёр салбартай амьдарч байсан. Тэгээд урдлын салбар минь одоо бараг 3 жил 2 жил гарсан болж байгаа. Тэгээд ингээл ажиллаа явж байгаа. Манай эмнэлэг болохоор арьс гоо заслын эмнэлэг гэж ер нь явагддаг тийм нэрээр зөвшөөрөлтөй явагддаг. Тэгэхээр месийн бус аргаар одоо арьс гоо заслын бүх төрлийн эмчилгээ хийнэ гэсэн үг юм бол зүүн эмчилгээ, тарилгын эмчилгээ,
утсан имчилгээ гэх тийм байна. Эмнэлэгт маань бас хандж байгаа үйлчлүүлэгчд насны хувьд ямар байдаг? Яг ирж байгаа гол асуудал нь те ямар вэ? Тэгэл янз. Ер нь бол тэгэл ихэнх хүн бол ихэнх үйлчлэгч нар бол нэг 35-аас 50 насны хүмүүс гэдэг юм те. Ихэнх нь одоо нэг 100 хүний 60-аас 70% ч юм. Бусд нь бол тэгээд хуваагдсан л те. Тэгэл ер нь 25 насаас дээш хүмүүс ерөөдөө бол ийм хөдөлгөөний үйлчлэгийг сонирхож байгаа. Анхны хүртэл гарч эхэлж дээ те. Хүмүүс хараад тэгээд ер нь эхэлж байгаа бах та. Түрүүн таас хэлжсэн шүү дээ. Яг нөгөө гадаад улсад олон жил суралцаад бас Монголд ирээ шинээр бас юм байгуулахад бас нэлээд ганцаарцсан баг тийм ээ мэдээж яг нөгөө хүрээлэл бол ингээд яг эмчнэр маань ингээд байхгүй болчиход байдаг. Яг энэ эмнэлгийг ингээд байгуулж ахт тухайлбал юу ямар хүндрэл гарч яв? Тэгэл зөндөл хүндрэл гарч штэ. Тэгэл засвараас ахуулаад тэгэл тоног төхөөрөмж тэгэл хүний нөөц хамгийн чухал тийм. Манай хүний нөөц дээр бол маш анхаарч ажилладаг дандаа мэргэжлийн хүмүүс тийм ажиллах хэрэгтэй гээл тэгэл сургаж авах тухайн хүний бас гээл тийм. Хүний нөөцтэй жоохон асуудал ер нь гарна тийм. Шинэ зүйл байгуулахад яг ялангуяа хүмүүс маань ярьдаг ч одоо нөгөө улсын бодлого юм байна, тийм байна гэж нэлээд шөмжилдэг ч тань ер нь тийм зүйл ер нь хэр мэдрэгдэжээ. Бичиг баримт бүрдүүлэхэд ч гэсэн тийм асуудал гардаг. Тэгэл монголчууд бүгдээрээ л мэдж байгаа байна. Ямар хөө төвөг юм уу жоохон тийм бичиг баримтны асуудал дээр бүх юм цаг хугацаанд их сунжирн те. Тэр нь жоохон хурдлаад ч юм уу хурдан шийдвэр гаргаж өгдөг байх юм бол зүгээр л бах та. Эмнэлгүүдийн маань яг одоо энэ гоо сайхан арьсны тийм эмнэлгүүдийн маань олон улсын жишгтэйгээ ер нь хэр хөл нийцүүлж чадчихвэн. Тухайлбал танай эмнэлгийн хувьд тоног төхөөрөмжийг ер нь хаанаас яаж оруулж ирдгийг, ямар төрлийн одоо бүтээгдэхүүнээр үйлчилдэг юм. За ер нь бол бас энэ чинь салбар тийм. Монгол орж ирээд арьс гоо засгийн салбар ерөөхдөө бол бусад аргахын салбарууд бол хамаагүй шинэ салбар. Монгол учраас орж ирээд нэг тэгж удаагүй 10 жил болж ирэх үе тэр хавцал болж байгаа. Манай Монгол ихэнх одоо бусад эмнэлэг ч юм уу те ер нь бол Азийн бүтээгдэхүүн ашигладаг байх. Голцоо Солонгос бол маш хурдан хөгжиж байгаа те энэ салбар дээр бас тэгээд хоёр улс хоорондоо ойрхон болоод тэр эмчээр нурд нэг бус эмчээр Солонгост очиж мэргэжил ихтэй ишлүүлдэг те тэрнтэйгээ холбоотой тэгээд Солонгос бүтээгдэхүүн хөрж байгаа. Би болохоор одоо чинь одоо Европт ч юм уу те пошт өгсөн илүү тэнд контакттай гэх юм уу те илүү найз нөхөдтэй болохоор ихэнх юмаа тэнцэнээс оруулж ирдэг. Тэрүүгээр манай хараа өөр бүтээгдэхүүнүүд нэрээ өөр Европ бүтээгдэхүүнүүд оруулж ирдэг. Өөрчлөлөгч нарын хувьд хамгийн их одоо ахыг хүсдэг үйлчил ямар үйлчилгээ гэдгийг одоо тухайлбал одоо арьсны асуудал нь юунаас олж ирнэ хөвчлөг үсээд байх шиг байна. Өөрчлөлт сэргийлэх боломжтой шүү дээ гэтэл тийм ээ. Гэхдээ одоо бас хүмүүсийн ухамсар их өндөр болсон. Ер нь бол урсан сэргийлэх тал дээр залуу хүмүүс бол их боддог болсон тийм ирж урсан сэргийлэхээр их хэмжлэгээ авдаг болсон байгаа. Ихэнх хэмжлэгээнүүд ер нь бол тархины хэмжээнүүд юу гэх юм бол арьсыг чийшүүлэх тал руугаа ер нь ихэнх нь манайх явагддаг. Яагаад гэх юм бол манай Монголын өөрийн цаг агаарын онцлог тийм хүмүүс идж ууж байгаа онцлогоос шалтгаалаад ерөнхийдөө ихэнх хүмүүсийн арьс нь хуур ажилтай эмзэглэлсэн байгаа тийм. Тэрнээсээ болоод ч юм уу арьсыг аль болох чийшүүлэх шаардлага гарч байгаа. Арьс өөрөө хуурай авах юм бол хурдан эзэмш нар түлээлтэй хурдан эмзэг болж гин тэгэл хүршлээ хурдан сууж гин хөвшил хурдан явагдаж гин илүү хурдан хаарлал өсөө үүсэж гин гэж хамаг одоо бидний нүдэндээ харж байгаа проблем гарч байгаа тийм. Тэгээ мэдээд хөвшилтэй холбоотой өөр нүүрний хийлгэл өөр бол ингэ тэд нар өөр тийм. Тэр нь анхан шатны хамгийн их түгээмэл хэрэгжилж байгаа юм бол тэгэл арьсыг тайвшруулах эмчлэх тийм мэдээд залуу хүмүүс бас батхны проблемтай байна тийм тэр энэ эмчлэх гэл тиймэрхүү юмуд нь бол хамгийн их энэ хийгдэнэ гэсэн үг тийм. Одоо чинь бас нэг миний нэг юм хараад байгаа юм жоохон буу ойлголт ингээд харж яхад юу гэх юм бол би бол Солонгос юм ерөөсөө муулаагүй тийм Солонгос бүтээгдэхүүн маш сайн. Гэхдээ ингээд манай Монгол хүний арьсанд яг тохирхоогүй юу бол бас өөр ахгүй тийм Солонгос ч өөрөө одоо арлын улс маш чиглэг улс. Одоо ингээд би ингээд 2-3 жил ажиллаад ирж байгаа хүмүүсийн ингээд сонсоод анализ хийгээд ингээд хараад монголчууд Солонгосоос их явж гин те. Тэгэл нэг 2-3 сар яваад ажиллаад тэгэхээр их гоё болоод ирдэг те. Чи очоод тийм чиглэг газар байхад баг
суугаал нарнаас жоохон хамгаалалт тусрахад лайсны өөр гоё болж байгаа байхгүй. Бид ярьж хуурай дорхон ингээл те. Тэгэл буцаал ирээл 1 сар 2 сар болонгод буцаал жоохон өнгө алдаал те. Тэгж энэ ч ерөөсөө цаагаартай маш холбоотой байхгүй. Тэгэхэд тэгэл би яагаад ийм байд юм бол гэж бас ингээл уншаал ингээл хараад ингээд бүх юм цагаараа байхгүй. Тэгэл сүүлд ингээл харж яхад чинь Солонгост ингээд жилийн ингээд борооны үйлрэл шүү дээ тий. Тэгээд 1 м квадрат хэдэн литр ус урдаг гэхэд 350 литр ус урж байгаа байхгүй. 1 м квадрат тий. Хамгийн багадаа. Тэгээд дээшээ байгаа байхгүй. Тэгээд Монголыг харахад манай Монгод 1 м квадрат 75 литр ус орж байгаа. Хамгийн ихтэй. Тэгэл бодоод үзэлтэй тий. Тэгэхээр ямар вэ? Бид нар бүх ингээд амьсгалаараа чийг алдаж байгаа шүү тий. Амьсгалаар л чийг алдаж байгаа л бодох хэрэгтэй. Тэгээд тэрийг бид нар бол яг сайн нөхөж усаар нөхөж ууж чадахгүй байгаа. Тийм болохоор ингээд ерөнхийдөө бидний бие хуур ашилтай ганцхан арьсан дээр ч биш те дотоод эрэхтэн тэрнээс болоод төр төрлийн дараах одоо дотор эрэхтний өвчин ч юм уу юмуд бас их явагдаж байгаа. Тэгэхээр усаа сайн уух хэрэгтэй, аль болох чиглэл бие байх хэрэгтэй. Зүгээр наад захын жишээ нь энэ байхгүй те. Тэгэхээр эмчилгээг бол бас авах бол шаардлага бол зайлшгүй яг нөхцөл байдлаас гараад үүсэж байгаа юм байна. Тэ нэгэнт бид нэр яг энэ орон нутг дээр амьдрал ийм байгальтайгаа юм чинь аль болох арьсаагаа чиглэг болгоно. Тийм болохоор одоо төр төрлийн нэмэгдэл тарианууд шүү дээ. Арьслуу тарьдаг одоо шингэн лийдэг буюу одоо гиалуроны хүчил. Одоо чинь Солонгос нэмчил болохоор тийм заавал хүчтэй өндөр дооцтой гиалурон төрөх шаардлагагүй байхгүй. Тэгэхээр эднийх ингээд арай бага дооцтой гарч ийн. Тэгэхэд би ягаад манад ирж байгаа бүтээгдэхүүнүүд бол дандаа голцоо одоо чинь урд Францын урд хэсэг, Испани, Итали тэдний цагаагаар ерөөхдөө манай Монголтой бараг төстэй байхгүй тий. Мэдээж далайн ус ч гэсэн маш их хурц нартай. Маш их агаарнаас хуурай. Борооны үзэл бага штэ одоо Испани, Португал дээр ч юм бол тий. Тэгээд тэдний лабораторид хийж байгаа тэдний хийж байгаа бүтээгдэхүүнүүд ерөөхдөө хуурай арьстай, хурц нартай хүмүүс төрүүлсэн болохоор илүү манай монгол хүмүүст харин чих зөхөх байхгүй тий. Тэр талаараа бас гэж бодож байгаа тий. Төрөнгөөс танаас асууж ирсэн нийтдээ хичнээн жилийг бас суралцахтаа зориулж байгаа суралцаа явж ийн гэдгээс цаашдаа ер нь яхан илүү нарийн мэрэгчлэр илүү одоо суралцах тийм бодол байгаа юу? Тийм ерөнхийдөө бол тэгэл байнга одоо 7 сард нэг суралцтай дараа нь 10 сард нэг суралцтай Барселонад тэгэл ерөнхийдөө ер нь бол манайх гоцох тийм асууд ийн тэ дараа жилээс хийх төлөвлөгөөтэй байгаа. Тэгэл тэрэндээ бэлдээл тоног төхөөрөмжөө цуглуулаад байр саваа бэлдээл тэ өөрийгөө бас мэдлэгээ бэлдээл тэгэл ингэ явж байна да. Мэдсэл хийн гэдэг гэж шүү дээ. Тэгэхээр ер нь яг ямар төрлөөр хийгдэх юм боломжтой. Гадны одоо улс орон заавал очиж хийх юм шаардлагатай мэдслүүд ер нь энэ улстай юу хийх боломжтой юу? Тийм боломжтой. Яг би бол дандаа л гоо цас тийм мэдслүүд хийн жоохон хүн төлж хэрэг конструктив мэдслүүд хийх баг. Тэгээд мэдээж Монголд мундаг манай найз инженер өглөө тэдэртэй хамтарч ажиллана. Тэгэхээр чаддаг юм аа л нэгс үгтэй. Тэгэхээр нүд хамар бол би ерөөсөө хийхгүй. Хэдэн мундаг инженергаа тэдэртэй хамтарч ажиллана. Тэгэл би өөрөө бол ерөөхдөө бол цэвэр гоо цасны асуудлууд юм те. Тэгэл тийм их маягаар хамтарч ажиллана да. Яг л гадаад инженер хоорондоо хамтарч ажилладаг те. Тийм маягаар ажиллана гэж бодож байна. Би бол гаднаас бол дэмжиж манай амьлаг бол авчирч тэгэж ажиллахгүй ерөөхдөө Монгол нэмжнэртэй хамтарч ажиллаад хамтдаа хөгжих маягаар тийм. Монгол хүний бас нүүрний онцлог гэж ер нь байна. Бас зөвхөн улс орнуудын хүний одоо онцлогтой ингээд харьцуулах. Тийм байлгүй яг ер нь бол зүйл байдаг. Монгол хүн Солонгос хүн өөрчлөгөөр Монгол хүн Герман хүн өөр тийм. Монгол хүний ерөөхдөө нүүр хэсгээр бол ясны бүтц өөр шүү дээ тийм шал өөр. Тэгэхээр зарим нэг юм арай өөр одоо монголчилж Монгол хүний нүүр нь тааруулж хийх тийм шал техник өөрчлөх юм те. Тийм бүр шаардлагууд бол гарна. Би бас түрүүн танаас сая гэж бодож ирсэн мэдээж гадны улс оронд олон жил суралцаад ирсэн үнэв залуусынхаа одоо яг өөрийнхөө үеийн насныхныг ялгааг бас ингээ харж иж магадгүй л ер нь таны насны залуучууд маань ер нь хэр хийж бүтээж гин хэр сурч дэвсэж гин. Ер нь бол Монгол залуучууд мундаг те. Жохон шанд юу гэдэг вэ? Тэг чигээд ингээ явуул ер нь мундаг залуучууд зөндөө нөө намайг анх Монгол би ч надад 11 оны сүүлдэр 12 онд ирэхэд зөндөө манай найз нар хамт ирсэн бид нар бол Монгол те Монголыг гоё болоод те хөгжөөл ерөөдөө ингээл дэлхийн Монгол руу хараад их тийм болсон байна шүү. Хамтдаа нь одоо сүүлийн 2 жилээс ихэнх нь буцаж байна. Буцаал гадагшаа гараад Монгол жоох хэцүү байна гээл баг таланд буцаа явсан байна.
Ингээл яг харахаар бас нэг улс орны бодлого их чухал байгаа даа. Гадаадад маш сайхан одоо мэрэгжлийн эзэмшсэн юм өндөр боловсролтой залуучууд маань эх орондоо бас ирж одоо хийж бүтээх юм нөхцөл бололцоогноос хангаж өгөхгүй шүү дээ. Жохон хувийн компаниар бол ер нь харж байхад бол боловсролтой ч юм уу мэдлэг хүмүүсийг жохон илүү үнэлж чинь те уус бол байхгүй. Тэр манай нэг найз нэг яамд ороод 10 жилийн өмнө яамд ороод сар ажиллаад сайдан солигдол ажил болчихж байгаа юм чи те. Тэгэл Австри яваад гэсэн те. Тэгээд тийм харамсалтай юм бас сонсогдол юм тэгэл одоо. Улсын компаниар бол тийм байна. Хувийнх нь бол хүмүүсийг үнэлэл ажиллаад тэгэл нэг дохондоо буцтал явах шиг шүү дээ. Ааха. За, ер нь соёлын ярилцлагыг хөндөрлж ийл та. Цаашдаа бас та яг энэ чиглэлээр энэ арьс гооцлын салбараар тий ер нь хөгжлийг бас харж байгаа байх л та. Улс орноо ингэж одоо хөгжүүлж ийм ч одоо төвшөнд хүргье гэд. Тэгээ хувь хүнийхээ зүгээс яаж одоо хувь нэмрээ оруулах, ямар зорилттой тавьж байна. Тэгээд би бол боддог хүн өөрийнхөө хийж чаддаг юм дээр тэгэл аль болох мундаг те аль бусдаа үлгэр жишээ болохоор ажиллах хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээд яг одоо энэ салбарт нэгэнд би ингээд үнцээ тавиад те хөлөө олоод ингээд явж болохоор энэ салбараа аль болох хөгжүүлээд аль болох одоо монголчуудад дэлхийн сайн сайхан гоё технологи бүх юм нэвтрүүлэл танилцуулаад бас тэгээ явал зүгээр ахлах. Тийм боломж бол байна шүү дээ бидэнд тийм ээ. Одоо бид нар чинь бас тодорхой хэмжээнд манай ээж аав нэг бодвол бас технологийн үед бүх юм нээлттэй болчихлоос ер нь бол те хүн жоохон хилтэй ингээл харахад бол тэгэл бүх юмыг хараад уншаад мэдээд шүүгээд те тэгч чадвартай болсон болохоор бас хурд хөгжиж л дөө. Яг тантай адилхан энэ мэргэжлийг сонгож байгаа залуучууд маань байж магадгүй шүү дээ. Тэдэндээ хандаж одоо юу гэж хэлээ. Гой мэргэжил те сонгох хэрэгтэй хариуцлагатай л байх таа юм бол хариуцлагатай жоохон тухайн хүнийхээ төлөө бас сэтгэлтэй те тэгээд ажиллахад бол гоё мэргэжил. Ер нь л эмч мэргэжил чинь гоё мэргэжил те буянтай мэргэжил хүн дандаа тусгуулж яадаг те хүний сайн сайхан л явдаг мэргэжил болохоор эмчийн мэргэжлийг гэрээ залуу хүмүүс авах бол маш сайн. Хаан ч очисан ажилтаа гэсэн үг шүү дээ. Ааха. Маш эрэлттэй байгаа сүлээд те сүлээд ер нь ингээд харж яхад ийм нарийн мэргэжлүүдийг залуучууд маш бага сонгож байгаа одоо сүүлийн үед бол те дэлхийд даяараа инженерүүд, эмчнэр тэгэл шүүгчд одоо юу гэдэг хуульч гэдэг ийм нарийн мэргэжлүүдийг их бага сонгож байгаа хүмүүс те дэлхийн ер нь ийм хүмүүдэд дутагт нь хизээч робот эмчийг те шүүгчийг ч юм уу тэр правник буюу одоо юу орлохгүй шүү дээ те. За, ярилцлагаанаас өндөрлж байна. Төгсгөлтөн зочин маань бас гэр бүлийнх нь найз нөхдөд сандаж одоо тий хэлэх үгэж магадгүй тэгвэл бас энэ сүүлийн хормыг бас хоёлаа. За, тэгээд одоо манай эмнэлгээр үүсгдэг бүх хүчнэгчтэй минь төргий. Тэгээд та бүхнийхээ төлөө ер нь бол тэгээд манай хамт олон бүх чадвар бүх юмд ажиллаад сайн ажиллахыг болно. Найз нөхдөд бүгд минь төргийн ажлын өндөр амжилт та бүхнээс ажлын өндөр амжилт хүсье. За дахиад нэг асуултаас нэвэд асуучих гэж бодлоо. Мэдээж энэ мэргэжлийн эмчтэй уулзсных тийм ээ. Хамгийн бас энгийн зөвлөгөө үзэгчтэй өгөөд ер нь арьс арчилгаа одоо гоо сайхны сайханд анхаар гэж бодож байгаа юм хэдэн наснаас өөртөө анхааруул зүйтэй юм бэ? Ер нь бол 20 нас гэж хэлж болно. Тэ 20 наснаас айл болох ер нь бол арьсаа айл болох чиглэл байх хэрэгтэй. Хамгийн чухал юм. Тэ тэгэхээр ус сайн уух хэрэгтэй. Хамгийн наацах юу өөр ус сайн уух хэрэгтэй. Нарнаас хамгаалах хэрэгтэй. Манай монголчууд бас нарны хамгаалтын тос төрхөд сураагүй байна. Тэ ихтэй адилхан нарны хамгаалтын тос өдөр болгон төрөх хэрэгтэй. Шингэнээ сайн нөхөх хэрэгтэй. Тэ өөртөө одоо зориулаад энэ хоёрыг хамгийн түрүүнд хийх хэрэгтэй. Тэ тэгээд бусд нь бол тэгээд цаг цагтаа За ингээ бидний урилгыг бас хүлээж авч сайхан яриа өрнөлсөн. Өөрийнхөө тухай болоод ажил мэргэжлийнхаа тухай бас үзэгчтэй танилцсан. Таньдаас баярлалаа. Манай нэвтрүүлгийн онцлог бол ерөөхдөө дандаа бүтээлч юм хөдөлмөрч хүмүүс оролцдог байгаа. Түүний нэг нь одоо бас таныг яхахгүй мөн гэж үзсэн учраас би бас энэ удаагийнхаа дугаартаа өөрөө оролцсон байгаа. Ингээд урилга хүлээн авсанд баярлалаа. Цааш дахин ажилдаас өндөр амжилт хүсье. За баярлалаа. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье. Бид Монголдоо хайртай. Эх хотын амьдрал, зурж өнгөрөх хүмүүр амьдралын гол дүр, алдаа оноо, жаргал зовлон, баяр гуниг, ээдрээ. Бидний мэдээллийн баатар амьдралын эгэл нэгэн гол дүр байх болно. Түүний тухай бид товчхон онцолж байна.